Эхэлсэн үү те? Явцсан байна уу? За Улаанбаатарчуудаа ерөнхийдөө энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр хэдүүлээ бид бүхний сайн мэдих тийм ээ 2024 оны 1-р сард одоо энэ чинь осол болж манай энэ Баянзүрт дүүргийн 26 дугаар хорооны энэ 207 дугаар байр бол ингэж шатсан байж байгаа. Тэгээд үүнтэй уялдуулаад 2024 оны 6 дугаар сард барилга хот байгуулалтын яамнаас ажлын хэсэг гарч дүгнэлт гаргасан байдаг. Тэгэхээр энэ барилгыг бол цаашаа дахин ашиглах боломжгүй. Дулааны нөлөөцөлт болоод үндсэн хийцлэл дээр одоо дахин ашиглах боломжгүй гэдэг бол дүгнэлт гарсан. За үүнтэй холбогдуулаад энэ 14 техникийн давхартайгаа нийлээд 16 давхрын барилга 13 давхар байшинг бол одоо буулгах асуудлыг бол ярьж ирсэн. Тэгээд өнөөдөр бол бас манай Улаанбаатар хотод барилгын хогийг дахин ашиглах боловсруулах үйлдвэр орон нутгийн өмчөд аж ахуйн тооцоод үйлдвэрийн газар бол байгуулагдаж морингийн даван дээр бол барилгын хатуу хогыг бол дахин боловсруулж байгаа. За энэ үйлдвэрийн одоо манай бол дарга маань бол өнөөдөр ирсэн хамт олонтойгоо энэ 207 дугаар байрыг бол яг зориултын дагуу зориултын тоног төхөөрөмжөөр буулгаж дахин одоо боловсруулах барилгын хатуу хогыг энэ процесс бол яг өнөөдөр эхлэх гээд ингээд бол зогсож байна. Тэгэхээр бол даргаас ажлын төлөвлөгөө хэд хоногт аюулгүй байдлыг ямар стандартаар хангаж хийж байгаа талаас та товчхон мэдээ. За барилгын хогыг дахин боловсруулах манай үүдүүд бол нийслэн застрын захирамжаар бол энэ одоо барилгын байгууламжийг 30 хоногийн хугацаанд одоо болох хугацаатай өөрөд алгаар өгсөн байж байгаа. За бид өнөөдрөөс эхлээ одоо энэ явган зорчдынхаа аюулгүй байдлыг хангаад ингээ хашаа бариа сарв цөвдрөжийг хийчлээ. За өнөөдөр бол энд зөмлөн кран тавиад за тэгээд дээдлийнхээ одоо юунд 13 давхартаа бол нурсан байдалтай байж байгаа. Дээрээс дээвэр нурсан байж байгаа. Бүх одоо цэвэрлэгийг бол гараараа хийн бид нар. Тэгээ ингээд гараараа хийгээд 13 давхрынхаа одоо каркасыг буулгасныхаа дараа бид нар 4 шихийг унгалдаа гаргаж тавина. Тэгээ 4 шихийг одоо унгалдаагаараа бол бетоныг хөрөөдөх, арматурыг хөрөөдөх ингээд жижиглэг ажлуудыг дээр нь хийгээд за ингээд бид нар 70 тонны одоо жинтэй кранаар энэ одоо барилгынхаа бүтцүүдийг бол ингээд доош нь бол буулгах нь. За бид бол аюулгүй ажиллагааг бол номер 1 тавьж байгаа. Хажуудад бол галбаа сургууль байж гэн 500 гаруй хүүхэдтэй энэ хаан банкс үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр эдний одоо үйл ажиллагаанд бол ямар саад болохгүйгээр бид нар одоо ажиллаа зохион байгуулж байгаа. За байшингаа бол дээрээс нь 13, 12, 11 хүртэл нь бол торлно. Дараад нь дэлбээ тор гэж одоо нэрлэдэг одоо альва нэг юм унахаас урьдчилан сэргийж ингэж одоо бид нар бол торыг бол одоо бүтэн бол торлно. Дээрээс нь галбаа сургууль энэ хаан банкныхаа бас дээврийг бид нар одоо тоос шараа одоо альва нэг эрсдээс урьдчилан сэргийж одоо дээвэр дээр нь бол бид нар хамгаалт хийж өгнө. За ингээд одоо энэс ихнэ одоо бид нар дандаа одоо гар ажиллагаа одоо 2 өдөр хийсний дараа сургуулийн өвдөд амарч байгаа хагас бүтцэн дээр бол бид нар одоо дандаа маш одоо эрчимтэйгээр одоо ажиллана. Ингээд 10 сарын 10-нд одоо бид нар дуусгахаар ингэж одоо ажлаа зохион байгуулалт ажиллаж байна. За энд нийтдээ бол нэг 60 гаруй хүн 10 гаруй одоо техник бол байнгын одоо ажиллана гэсэн ийм одоо төлөвлөгөөтэй ажиллаж байна да. Өмнө одоо ингэж буулсан туршлага танай компани шийдсэн. За манайх бол одоо урд нь бол энэ одоо Улаанбаатар хотод буулгаж ирсэн бол туршлагууд байна. Тэр эс аутлет гэж байна. Уцаагааныг одоо болгосон туршлага байна. Сая манай одоо бид нар бол Шингэлээ дүүргийн 17 дугаар хороон дээр нэг иргэний 5 давхар одоо бүрэн цотгомол каркастай одоо барилгыг бас бид нар бас ингээд буулгасан ажлын туршлага байна. За манайх бол машин техникийн хувьд бол Европын сэргээн босготын банкны төслөөр хэрэгжсэн 13.6 сая $, бидэнд бол 27 ширхэг машин техник одоо өгсөн байж байгаа. Манайдаар одоо барилга буулгах, за тэгээд услах, зөөх ингээд бүх л одоо машин техник бол одоо ийм одоо мэргэжлийн ийм газрыг бол нийслэн засваргын тамгын газрын дэргэд бол байгуулж одоо өгсөн байгаа. Тий. За баярлалаа. Одоо хамгийн өндөр давхар нь гэсэн үг байна. Одоо манай хийжсэн ажлаас одоо ер нь Улаанбаатар хотын хэмжээнд гэдэг юм Монгол улсын хэмжээнд одоо хамгийн анх одоо 13 давхар одоо барилгыг бол яг одоо буулгаж ажлыг бол хийх гэж байна. Тэгээ анхудаа одоо хийх гэж байна бид нар. Тиймээс бид нар одоо аюулгүй байдгийг бол дээзээр хангаж бэлтгэл ажлуудаагаа бид нар яг барилгын норматив стандарт хуулийн дагуу бид нар яг зохион байгуулж байна. За баярлалаа. Ben
Аха. Аха. Асуулт нь болцсон бол. Бүгд аим гарсан. Одоо тэрнээс хойш ерөөсө захирамж гараад, дүгнэлт гараад, захирамж гараад явсаар Би ингэж байгаа. зурч байгаа юм шиг. Өдөө хүрлээ. Одоо өдөө өрөөд одоо ингээд манай нийслэл маань манай байдлыг буулгаад шинээр барих ажил. Жил юу 8 сар буюу 20 сар юу ингэж түрээсийн байраар биднээс явж байгаа. Түрээсийн байраар явхад ямар хэлээ хэцүү шүү дээ. Бүгд л налхнаас өгтөө хөгсөн настаа биднээс үнэхээр хэцүү. Одоо ингээд хурдан энэ барилгыг буулгаад харин дараагийн асуудлууд барилга барих асуудлыг маш их юу нухацтай хурдан шийдэж өгнө л гэж хэлж байна. Хүсэж байна. Буулгах явцад бол одоо бид танилцсан ер нь анх захирамж гараад тэгээд захирамжаа гарсны дараа энэ хатуу хог хаягдлын гэрээ хийж гэн гэж дуулаад тэгээд энэ гэрээгээр харсан энэ эднээс юу гарлаа. Нэг сар хагасын дотор буулгасан гэж байна. Хамгийн цаадлын хугацаа буулгах. Тэгээд ингээд хамгаалалтаа аваад юу хаба биелүүлээд сайхан буулгаад биднээсээ одоо хурдан л байртаа арга гэртээ болгож хүсээл гэж байна. Яг ер нь бол гэрээгээр 3 сар шүү. Ер нь бол гэхдээ манай энэ үйлдвэрийн хүчин чадал эдгээр бол нэг 45 хоног хийнэ гэж байгаа. Ер нь бол гэрээ нь бол 3 сарын хугацаатай. Гэхдээ бидний хувьд бол өвлийн одоо 12 сараас өмнө буюу одоо нэг 45 хоногт буулгах ийм төлөвлөгөө гаргахтай сая бол захирал хэллээ шүү дээ. Тэгээ бидний хувьд бол 207 дугаар байрны асуудал одоо яг үннийг хэлэхэд жил 8 сар болж байна. Бид нар нийслэлээс 3 удаа яг албан ёсоор эдгээр түрээсийн төлбөрийг төлж байна. Цаашдаа дахиад түрээсийн төлбөрийн асуудал яригдана. Өөрөөр хэлбэл дахиад энэ барилга маань одоо зөвхөн буулгаад цаашаа барих үйл явц маань дахиад хаврын үйлдэл эхэлнэ. Тэгэхээр бид нар эхний ээлжинд нийслэл Улаанбаатар хотоос энэ 62 айлынхаа эрх ашигыг хөндөхгүй тулд 3 удаа бид нар түрээсийн төлбөрийг нь сунгаж төлсөн. За дахиад бас түрээсийн төлбөрийн асуудлыг нийслэлээр шийдэхээр ярьж байна. За дараагийн асуудал бол шүүхтэр байгаа нөгөө гим хорийн асуудал байгаа. Гим буруутай этгээд тогтоогдоогүй учраас энэ гим буруутай этгээдийг тогтоогдох хүртэл буулгах, шинээр барих энэ үйл явцуудыг нийслэл Улаанбаатар хот бүрэн хариуцж байгаа. За хэрв шүүхийн шат одоо гим буруутай тогтоогдсон тохиолдолд бид нар гарсан энэ бүх зардлуудыг гим буруутай этгээдээс нийслэл Улаанбаатар хот ихэмжлэнэ гэсэн үг. Буулгах төсөвт өртгөн хэд байгаа вэ? Мөн шинээр барих байрны төсөв. За нийтдээ ер нь бол бидний тооцоол ингэж гарсан юм. Энэ бол одоо хуучин зурагтай. Тэгээ зургийг бид нар дахиад шинжилт зураг төсөлтөөр өөрчлөлт хийсэн. Нийтдээ нийт төсөв төртөг бол нэг 15 тэрбум орчим төгрөг байгаа. За буулгах хөлс нь бол нэг 2.1 хэдлээ. 2.4 тэрбум төгрөгийн төсөв төртөгтэй. За энэ маань одоо нөгөө тендерийн хууль болон бусад хуулийн заасны дагуу манайх орон нутгийн өмчөд үйлдвэрийн газар өөрийн тусгай зорилтоор хийж байгаа ийм ажил шүү гэж байна. Барийг одоо нэг жил гарсан хугацааны дараа ингээд буулгаж байна. Энэ хугацаанд болгож ирсэн хүнд бэрхшээлтэй асуудал юу вэ? Та бүхний хувьд бол түрээсийн байраар жил гарсан хугацаанд явуулчихлаа шүү дээ. Одоо жил 8 сарын хугацаанд бид нэр яг түрээсийн байраар явсан өөрийн 5 тухтай амьдарч байсан орон гэрээсээ гараад ингээд байр түрээслээд явах бол үнэхээр хэцүү байсан. Миний хувьд хэд бол одоо элэг хүртэн ээжтэйгээ охинтойгоо дүүтэйгээ амьдардаг байсан. Тэрнээс хойш ээж минь өнгөрсөн. Энэ бол бас айгүй хэцүү. Тэгэхээр ер нь бол цаашдаа гэж хэлэхэд энэ газын дэлбэрэлтэнд өртөөд ганц бид нар биш тийм үү? Өчнөө энэ тэнд бас янз бүрийн асуудал гарч байна. Энэ дээр бас айгүй нухацтай л авч үзэхгүй бол бид нар өстө нэрээ байр маань үнэхээр гарц орц олонтой байсан тулдаа л бид нар амьд гарснаас биш байр ганцхан талтаа одоо нөгөө орцтой байсан бол бид нар бас амьд гарах үнслэл баг их муу байсан. Яг хой талдаа л галан дүрлзээлээдэг гарч чадахгүй. Тэгээд урт талдаан болон доогоороо гараашаараа гарах боломжтой байсан тулдаа бид нар 63 удаа өстэй ээжигээ тэрвэрч хагаад амьд гарсан гал. Маш том сургамж боллоо гэж. Айгүй том сургамж болж байна. Тэр бас ерөнхийдөө нэг 2 хүний буруутай үйлдэл ч юм уу те тоонцрогоор байдлаас болоод ийм том хурцлал гараад одоо бүр ингээд 2.4 тэрбумаар буулгаад буцаагаад байх бараг 12 тэрбумаар байх ийм одоо бас том байж болчиход байна шүү дээ. Тэгэхээр иргэдэд хүмүүс таадаж хийх юм
Ер нь бол бид миний зүгээс бол тэр дашаанжлын жолооч бол үнэхээр дашаанжил компани захирал болон жолооч бол үнэхээр буруутай. Яагаад тэгэхээр тэр дашаанжил компани бүхэл бүтэн тийм аюултай ачаа тээвэрлж явж байгаа жолоочийг яагаад тийм бүрэн бүтэн мэдлэгтэй гаргаагүй. Тэр жолооч бүрэн бүтэн мэдлэгтэй байсан бол хааш хашаа 100 м тутамд одоо тэр нөгөө нэг хамгаалтынхаа бүсийг тогтоогоод нааша газ ингээд асгарч яа шүү, хүн орж болохгүй шүү, аюултай шүү гэх бүх мэдээллийг өгөх бүрэн боломжтойсэн. Тэр жолооч ямар ч мэдээлэл байгаагүй улмаас ингээд энд 3 сайхан ажиллаан хийж авсан онцгой байдлын хүмүүс амир эрсдлээ. Дээр нь зам дээр явж исэн хүмүүс амир эрсдлээ. Дээр нь ингээд 63 айлын 200 гаруй иргэд ингээд орон байргүй жил 8 сарын хугацаанд түрээсийн байраар явна гэдэг бол надад бол үнэхээр хүнд. Ээжигээ алдсныг хэлэх үү, дээр нь одоо ганцхан компани буруутай үйлдэлээс болоод ийм амар их хохирол нийт улс орон даяар ингээд яаж штэ. Улсад ч гэсэн бас их хохирол байгаа байхгүй. Бидний түрээсийн мөнгийг ингээд өгч जैन. Дээр нь одоо энийг буулгахад 2.4 тэрбум, шинээр барихад 12.4 тэрбум. Энэ бүгд улсаас гарна. Гэхдээ гин буруутай этгээд нь хэцүү эцэст бас тогтоогдох байх. Тэгээд тогтоогдсны эцэст бол одоо бас улс маань эргээд нөхөн олгороо гин буруутай этгээдээс авах хаа гэж бас бодож байна. За баярлалаа. За баярлалаа. Зориултын нөгөө молдог тасдагчдыг ашиглаад баг дээрээс нь жижиглээ тэгээд аюулгүй байдлаар буулгаад явдаг. Ийм л технологитой гэсэн. Ер нь бол Улаанбаатар хот чинь бол 65-аас 85 оны онд бүтээн байгуулалтууд яваад хорооллуудыг бариад өмнө бол бид нэр бол Улаанбаатар хотод зөвхөн барина гэдэг ойлголт байсан. Одоо бол ер нь бол Улаанбаатар хотын нийт одоо барьсан барилгуудын бол насжилт бол 60-аас 70% нь барилгуудын насжилт бол ингээд 40-50 жил өнгөрцөн. Манай энэ ялангуяа хуучин 40-50 мянга дугаар хороолол нэгдүгээр тойрууд дээр багт тойрууд дээр нөгөө хуучны 3 давхрууд байгаа, 2 давхрууд байгаа, 4 давхрууд байгаа. Хуучны 2-3 давхрууд ч нөгөө модон каркацтай 70 эд он 60 эд оны барилгууд байгаа байхгүй. Тэгэхээр одоо энэ юу гэсэн үг гэхээр одоо манай Улаанбаатар хот маань барилгын насжилт аяга өндөр болсон. Бид нар тэр барилгуудаа буулгах шаардлагатай болно. Тэгээд дахин барих гэх тийм ээ. Тэгэхээр энэний дагуу бид нар Улаанбаатар хотод одоо хуучны барилгуудыг зориултын дагуу буулгах тэгээд энэ барилгын хог материалуудыг боловсруулах аягүй чухал гэж. Өмнө нь бол уламжлалт байдлаар бол ингээд хогон дээр тавиад булдаг байсан. Одоо бол энэ чинь англиад том бутлууртай байгууламжаар оруулаад төмөр хийцлүүдийн бол соронзоор ялгаж аваад бетоны хийцлүүдийн жижиглээд англингуудаа барилгын материалд ашиглаж байгаа гэсэн. Энэ өөрөө байгаль орчинд ээлтэй барилгын түгээмэл тархацтай. Бид нар ч юм бол бусад одоо барилгын материал дээр бол Улаанбаатар хотод зөвшөөрлөгөө түгээмэл тархацтай гэдэг нөгөө хайраг дайргуудаа авдаг байсан бол байгаль орчноос сүтгэхгүйгээр дахин ашиглах боломжтой болсон. Тэгэхээр ер нь бол одоо инженерийн байгууламж дээр хог гэж байдгүй. Дахиад бүгдийг дахин боловсруулах хэрэгтэй. За манай Морингийн даваан дээр энэ Улаанбаатар хотод одоо анх удаа барилгын хогийг дахин боловсруулах үйлдвэр байгуулагдсан. Манай бодоо захирал бол одоо дараагаар нь ажиллаж байгаа. Тэгэхээр тэр бүс нутагт бид нэр барилгын хогийг дахин боловсруулах. Дээрэс нь бол сая бид нар хог шатах үйлдвэр бол одоо гэрээлэх шатандаа явж байгаа. Тэгээ хажууд нь бол манай төслөөр хэрэгжсэн бол хог одоо булах тийм одоо хогийн цэг байж байгаа. Тэгээ тэр бүс нутагт бол Улаанбаатар хот цаашдаа Улаанбаатар хотын бүх хогийг тэнд төлрүүлдэг, давхруудыг авдаг. Барилгын хог нь металл хийцээрээ, бетон хийцлэрээ ангилагдаад дахин боловсруулагддаг. Шатаагддаг хог нь очиж шатаагдаад эрчим хүч дулаан болцдог. Бусдагдаг хог нь бол буслагддаг. Бусад хогууд нь тийч дахин боловсруулагддаг юм circular economy гэж олон улстай ярьдаг. Тэрний бол ийм хог боловсруулах парк бол гэж төлөвлөлөөд явж байгаа. Тэгээд тэр хүрээнд бол энэ манай барилгын хогийг бол барилгыг буулгах энэ компани маань бол зориултын дагуу үйл ажиллагаа явуулж барилгыг одоо буулгаж байна гэсэн. Ер нь энэ хэсэг бол хотын төв хөл хөдлөн ихтэй байх хэрэгтэй. Тэгэхээр хамгийн гол нь бол одоо аюулгүй байдлыг номер 1 хангах. Ямар нэг байдлаар эрсдэл гаруулаас хариуцлагыг яаж хийх вэ? Яг нь ер нь бол яг энэ яг энэ барилгыг дахин буулгах хотын хэмжээнд явах энэ чинь төлөвлөгөө орж байгаа. Тэгээд төлөвлөгөөнийхөө дагуу харуул хамгаалт эрсдлүүдэд тооцож үзээд төлөвлөгөөгөө гаргаад хугацаагаа гаргаад ингэж хийж байгаа гэсэн. Тэгэхээр манай энэ барилгын одоо
дахин боловсруулах үйлдвэр маань өөрөө яг энийхэн дагуу зориултын сургагдсан албан хаагчтай тэгээд тэрнийхэн дагуу үйл ажиллагаа хийж байгаа учраас харьцангуй эрсдэл багтаа зориултын дагуу хийж байгаа гэж байна. Сутгамал байдлага одоо энэ тийм сутгамал байдлыг ингээд буулгахад бас хэр хөнгөлтэй байдаг юм. Болоогийн байдлаас өөр шүү дээ. За зүтгэл барилга байгаа. Гэхдээ хажуу талдаа багш тэр норм тэр стандартаар бол олон төрлийн арга зааж өгсөн байгаа. Зөвхөн гараар болгож болно. Машин техникээ түрүүн би хэлдэг шүү дээ. Юу дөрөв шиг одоо унгалдаа гаргана гэдэг. Ингээд тэр унгалдааж гаргаж болно. Бетонуудыг арматурыг тастаад жижигдээд болгож болно. За тэгээд нунтаглаад лифтний хонглоор нь бас болгож болно гэдэг ингээ кранаар болгон гэдэг бүх одоо юмнуудыг олон төрлийн арга байгаа. Тэр дэмжээс бид нэр эхлээд гараараа болгож эхэлнэ. Дараад нь машин техниктэй ингээ холбын аргаар ингээд одоо болчихно. Тэгээд одоо анхудаа Монгол болгож байгаа учраас бидэнд бол одоо аюулгүй ажиллагаа хангах одоо номер 1 л одоо ажил байна. Тэгээд одоо бид нэр яваад ихсэхээр ажлын байрны зураг авалт хийж ягаад хэд хоногт нэг давхрыг болгох нь гэдэг ингээд бид нар доошоо ингээд буугаад ирвэл одоо энд бас эрсдэл одоо багаснаа л гэж бид тооцож байгаа. Тий. Үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг. Манайх одоо жил гарантаа л үйл ажиллагаагаа тий явуулж байна. Яг энэ нурах чиглэл. Тий, одоо барилга буулгах, барилгын авгийг тээвэрлэх, дахин боловсруулах, ангилан ялгах чиглэлээр. За За баярлалаа.